За өнөөдөр та бүхэндээ өөрсдийн хэрэгцээнд тохиромжтой LED дэлгэцийг хэрхэн сонгох вэ гэдэг талаар мэдээллийг өгье. За бид тохиромжтой дэлгэцийг сонгохын тулд эхлээд биднес өрөөнийхөө хэмжээг нарийн тодорхойлох хэрэгтэй. Урт, өргөн, өндөр ч гэдэг юм уу те. Энэ хэмжээгээ тодорхойлсны дараа дараах дөрвөн чухал зүйл дээр анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт бол pixel pitch. За дэлгэцийн нэвтрэл ямар байх юм? За харах зайн ямар байх юм? За нэгдүгээр дараагийнх нь болохоор дэлгэцийн хэмжээ ямар байх вэ гэдэг энэ дөрвөн зүйлийг тодорхойлох хэрэгтэй. За энэ дөрвөн зүйлийг тодорхойлохын тулд за pixel pitch гэж юу юм, resolution гэж юу юм гэдгийг бүгдээр эхлээд ойлгох шаардлагатай болно. LED дэлгэцний pixel pitch гэж юу вэ? За pixel pitch гэдэг бол LED дэлгэцний диодны төвөөс дараагийн диодны төв хүртэлх хоорондын зайг pixel pitch гэж нэрлэдэг бөгөөд энэ миллиметрээр илэрхийлэгддэг. За pixel pitch нь P0.5-аас эхлээд P10, P16 хүртэл ингээд дээшилсэн тоонууд байдаг. За тэгэхээр pixel P үсгний арын тоо хэр бага байна? Төдий чинээс сайн нэгтрэлтэй дэлгэц байна гэсэн үг. За тэгэхээр яг түүхээр LED дэлгэцний нэгтрэл гэдэг ойлголт нь pixel pitch-тэйгээ шууд хамааралтай байдаг. За бидний мэдих 16 харьцан 9 форматтай LED дэлгэц бол ихэвчлэн биднээс HD эсвэл Full HD гэж нэрлэдэг. За жишээ нь Full HD гэдэг маань 1920-ыг харьцан 1080 гэдэг ийм нэгтрэлтэй дэлгэц байдаг. За тэгвэл LED дэлгэцэн дээр хэрхэн тэрэнд буудгүй гэхээр за 1920-ыг харьцан 1080 бол Full HD гэж нэрлэнэ. За үүний пикселийн дугаар нь босоо болон хэвтэй энэ тэнхлэгийн LED дэлгэцийн тоо гэсэн ерхий үг. За энэ нь болохоор 1920-ыг харьцан 1080 ширхэг диод буюу гэрлэн диод байна гэсэн үг. За энэвгээрээ тэгэхээр pixel pitch-ээрээ дэлгэцийн нэвтрэл тодорхойлогдно гэсэн үг. За тэгэхээр биднээс pixel pitch-ээс юг цаашаа тодорхойлох хэрэгтэй вэ гэхээр эхлээд бид нэвтрэлээ тодорхойлно. За хоёрдугаарт юг тодорхойлох вэ гэхээр тухайн дэлгэцнээс хүн хэдэн метрээр харж болох юм бэ гэдгээс тодорхойлно. Өөрөөр хэлбэл таны хурлын өрөөнд дэлгэц байлаа. Хамгийн ихний хүн хэдэн метр зайд суух ёстойгоо сууж байгаагаас хамаарат та дэлгэцийнхаа нэвтрэлийг зөв тодорхойлох ёстой. За өөрөөр хэлбэл энэ хугацаа маань тухайн pixel P үсгний арын тооноос шууд хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл P үсгний арын тоо 1.5 гэж байх юм бол хамгийн ихний LED-д хамгийн ойр байгаа хүн 1.5 метрээс сууж болно гэсэн үг. Хэрвээ P2 байх юм бол 2 метрт хамгийн ихний хүн суухад энэ дүрс хамгийн тохиромжтой дэлгэц хамгийн тохиромжтой нэгтрэлтэйгээр харагдана гэсэн үг. Дундаж бас буюу хамгийн сайн харах юм одоо зай гэж байдаг. За энэ зайг болохоор яадаг вөхөр за чинь P2 гэдэг пикселтэй LED-ийг яг одоо дундаж хамгийн сайн харах зайг тодорхойлохын тулд 3-аар хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл P2 гэдэг дэлгэцний хамгийн сайн харах зай бол 6 метр юм гэдгийг ингэж тодорхойлдог гэсэн үг. За тэгэхээр та бүхэн pixel pitch-с хамаарат дэлгэцийн харах зайгаа тодорхойлно, нэвтрэлээ тодорхойлно. За үүний дараа та дэлгэцийн харьцааг тодорхойлно гэсэн үг. За дэлгэцийн харьцааг тодорхойлохдоо за та ямар зориултаар ашиглаж байгаа гэдгээс хамаарат харилцсан адилгүй байдаг. За сургалтын танхим, эсвэл хурлын заал, за том ивент хооч гэдэг юм уу те. Иймэрхүү газар үндсэн дэлгэцээ 16 харьцан 9 гэдэг ийм форматад бариулах хэрэгтэй. Яагаад бариулбал зохимжтой вэ гэхээр ихэнх видео, контент, танилцуулга 16 харьцан 9 гэдэг ийм форматаар явдаг учраас тухайн энэ дэлгэцийн зөв харьцааг 16:9 гэдэг ийм форматаар тохируулах тохиромжтой. Бусдаар реклам зар сурчлагаа мөн эсвэл бусад entertainment арга хэмжээ те бусад хэрэглээний онцлогоос хамаарат илүү урт эсвэл нарийн том жижиг янз бүрийн харилцаатай LED дэлгэц байж болно. Тэгэхээр таны хэрэглээний онцлогоос хамаарат дэлгэцийн харьцааг тодорхойлно. Гэхдээ pixel pitch бол хэдэн метрээс харах уу гэдгээс хамаарат та зөв pixel pitch сонгох, эхлээд зөв сонгох хэрэгтэй. Түүний дараа таны харьцаа бол яаж гаргаж иж болно гэсэн үг. Энэ дэлгэцийн харьцааг гаргахад дараагийн чухал хүчин зүйл болдог зүйл нь юу гэхээр community хэмжээ. Таны сонгосон pixel pitch-с хамаарат community хэмжээ харилцан адилгүй байдаг. Нийтлэг community хэмжээ бол 640-ыг харьцан 480, за эсвэл 50-ыг харьцан 50 гэдэг юм уу ийм хэмжээтэй байгаа. Тэгэхээр энэ 16 харьцан 9-тэй буюу одоо энэ дэлгэцэндээ гарч байгаа энэ урт өргөний тодорхойлохдоо за тухайн community одоо урт өргөний тооцоод хэдийг харьцан хэдтэй community ашиглавал тохиромжтой вэ гэдгийг гаргаж ирэх ийм боломжтой болно гэсэн үг.